Сайн байцгаана уу? Бүгдээрээ өнөөдөр хамтдаа хийхэд маш амархан, айл болгонд материалнд байдаг сэртэй болон агцтай бутарсан амтлаг боёыг хамтдаа хийцгээе. Биднэрт 125 г маасл, мөн тал стакан ургамлын тос хэрэгтэй. Та бүхэн маань боова хийхээсээ өмнө маслаа гэрийн температурт байлгавал хийхэд тохиромжтой. Хэрвээ хөлдөө байх юм бол гуралтайгаа зуурахад маш хэцүү болно. Мөн бидэнд 1 цааны халбаг давс, 1 цааны халбаг элсэн чихэр, 10 г кексний хөөлгөгч, тал стакан тараг, мөн 2 ширхэг өндөг байхад болно. Өндөгнийхөө нэгнийхэн шарыг нь ялгсан байгаа. Мөн ойролцоогоор 4 стакан гурил хэрэгтэй. Та бүхэн маань гурилаа багаар хийж зуураарай. Маслаа сайн буталж өгөөд гараараа сайн нухаарай. Гурил маань хит шингэн биш, хит хатуу биш. Дунд зэргийн хэмжээтэй байхад хэрэг болно. Мөн дээрэс нь баг зэрэг гонт хийсэн байгаа. Гурилаа сайн нухаж агаад тепсийн дээрээ наалддаггүй цаас тавиад гурилаа өндөгнөөс баг зэрэг жижигхэн хэмжээтэйгээр бөөрн хилж агаад хавтгаалаад дээр нь аарцнаасаа тавьж өгөөд хоёр талын сайн чимхэж өгнө. Та бүхэн маань аарцсандаа баг зэрэг элсэн сахар хийж болно. Элсэн сахар хийхгүй ч байж болно. Мөн төмөс нухаж агаад амталсан төмөстэй ч хийж болно. Яаж хийж болно? Хүссэн юмаа дотор нь хийгээд гэж чимхээд хавтгаалаад тавиад байна. За би бас сийртэй хийсэн байгаа. Сийрээ жижиг хийчихэж агаад мөн дотор нь сийрээ хийгээд чимхэж өгсөн. За ингээд дуусныхаа дараа дээрэс нь 1 ширхэг ялгсан өндөгнийхөө шарыг түрхэж өгсөн. Мөн сэрээгээр дээрэс нь жоохон хөнгөн зурж өгсөн байгаа. Мөн баг зэрэг буудай болон майлангийн үг цацаж өгсөн. Ингээд 180 градуст ойролцоогоор 25 минут декоонда хийсэн. За ингээд амтлаг боов маань бэлэн боллоо.